Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 7-гийн хүрд ашиглан 7-д үржүүлж 7-д хуваад сурах нэ. За бид өнөөдрийн хичээлээрээ 7-гийн хүрдийг ашиглаад үржүүлж, хувааж, бодлого бодож сурах нэ. За бүгдээрээ сагсан бөмбөг тоглоом мэднэ тийм үү? За тэгвэл зөв бодох юм бол бүгдээрээ цагс руугаа бөмбөгөө шидэж үзье. За 2-ыг үрчгэн 6 хэд вэ? 2-ыг 6 удаа авсантай ижлэх нь тийм үү? 2 6 12. За тэгвэл бөмбөгөө шидэж үзье. Сайн байна. За 4-ыг үрчгэн 6 хэд вэ? 4 6 24. За бөмбөгөө шидээрэй. За 8-ыг үрчгэн 2 хэд вэ? 16. Бөмбөгөө шидээ. 5-ыг үрчгэн 8 хэд вэ? 40. За бөмбөгөө шидээ. 7-г үрчгэн 4 хэд вэ? 28. Бөмбөгөө шидээ бүгдээрээ. За 4-ыг үрчгэн тэг хэд вэ? Ямар нэгэн тоог тэгээр үржүүлэх юм бол тэр тоо өөрөө тэг болж гарна гэж хэлсэн тий. За 4-ыг үрчгэн тэг тэнцүү хэдлээ тэг. За бөмбөгөө шидээ бүгдээрээ. За тэгвэл 9-ыг үрчгэн 9 хэд вэ? 81. Бөмбөгөө шидээ бүгдээрээ. Ямар мундаг хүүхдүүд вэ? 10-ыг үрчгэн 2 хэд вэ? 20 тийм ээ. За. Тэгвэл 10-ыг үрчгэн 7 хэд юм бэ? 10-ын тоог 7 удаа авахтай ижлэх нь тийм ээ. За энэ маань 70. За 3-ыг үрчгэн 10 хэд вэ? 3 10-ын 30. За бүгдээрээ тоглоомоо сайн тоглолоо. Бүгдээрээ мундаг байна. За бид нар өмнөх мэдлэгээ ашиглан бодлого бодъё. 7-гийн хүрдийг зохионо. 7-гийн хүрдийг зохиож бодъё. 2 5 10 3 6 9 8. За эдгээр тоог бүгдээрээ тэгвэл 7-оор үржүүлж үзье. 2-ыг 7-д үржүүлвэл хэд юм бэ? 5-ыг 7-д үржүүлвэл хэд юм бэ? 10-ыг 7-д үржүүлвэл хэд вэ? 3-ыг 7-д үржүүлвэл хэд юм бэ? 6-аг 7-д үржүүлвэл хэд вэ? 9-ыг 7-д үржүүлвэл хэд вэ? 8-ыг 7-д үржүүлвэл хэд юм бэ? За бүгдээрээ одоо олъё. 2-ыг 7-оор үржүүлэхээр хэд вүлээ? 14. 5-ыг үржих нь 7 хэд вэ? 35 байна. 10-ыг 7 дахин авах юм бол хэдлээ? 70. 3-ыг 7-оор үржүүлвэл хэдлээ? 3 7 21. За 6 7 тэгвэл хэдлээ? 42. За 9-ыг 7-оор үржүүлэхээр хэдлээ? 7-ын 63. 63 байна. За 8-ыг 7-оор үржүүлээ? 56. За тгийг үржих нь 7. За ямар нэгэн тоог тэгээр үржүүлэх юм бол тэг маань өөрөө гарна гэж багш нь хэлсэн байгаа тий. За тэгвэл 1-ийг 7-оор үржүүлж үзье. 1-ийг 7-оор үржүүлэх юм бол ямар нэгэн тоог 1-ээр үржүүлэх юм бол тухайн тоо өөрөө гарч ирдэг байна. За энд бүгдээрээ асуултын тэмдгийн оронд ямар тоо дутуу байгааг нь сайн ажиглаарай.
За тэгвэл одоо энд ямар тоо гэж дутуу байна вэ? Үзье. 7-ог үржих нь энд ямар тоо дутуу байна? Сайн хараарай. 1-ийн тоо байсан, тэгийн тоо байсан, 2-ын тоо байсан, 3-ын тоо байсан, 4-ийн тоо байсан, 5-ын тоо байсан, 6-гийн тоо байсан. Одоо тэгвэл ямар тоо дутуу байна? 7-гийн тоо дутуу байна. Тэгвэл 7-ог үржих нь 7 хэд юм бэ? 49 байх нэ. За бүгдээрээ хүрдээ ашиглаад 7-гийн тооны бүтцийг нь харъя. За энэ тоон шулуун дээр хэд хэдээр нэмэгдэх вэ гэдгийг сайн ажиглаад хэлээрэй. 7-ог үржих нь 1 хэд вэ? 7 тийм үү? 7-ог үржих нь 2 хэд вэ? 14. Энд 14 гэсэн тоогоо тавьж гин тий. За 7-ог үржих нь 3 хэд вэ? Эндээсээ харж штэ харагдаж байгаа тийм ээ. 21. За 7-ог үржих нь 4 хэд вэ? 28 гэсэн тоо энд олж бичсэн байна тий. 28. За 7-ог үржих нь 5 хэд вэ? 35. Тухайн тоо маань энд байна. За 7-ог үржих нь 6 хэд вэ? 42. Энд бичлээ. 7-ог үржих нь 7 хэд юм бэ? 49. 7-ог үржих нь 8 хэд вэ? 56. 7-ог үржих нь 9 хэд вэ? 63. 7-ог үржих нь 10 хэд вэ? 70. Тийм үү? За эдгээрийг бүгдээрээ сайн ажиглаарай. Хэд хэдээр ингээд хэдийн тоогоор нэмэгдэж байгааг сайн хараарай. Тэг 7, 14, 21, 28, 35, 42, 49, 56, 63, 70 гэсэн тоонууд маань дандаа 7-оор нэмэгдээд байгаа юм байна. Дандаа 7-оор нэмэгдэж байгаа юм байна шүү. 7-7-оор нэмэгдэж байгааг сайн хараарай. 7-гийн үрд маань тэгвэл хүрд маань дандаа 7-оор нэмэгдэж явах нэ. За үржүүлэх үйлдэлийг ашиглаад бүгдээрээ нийлбэрийг нь бодож сурья. За 7 дээр нэмэх нь 7 гэд хэдэн удаа 7-гийн тоо орсон байгааг нь харъя. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Тэгвэл 7-гийн тоо маань 7 удаа орсон байна. А 8-ийн тоо маань хэдэн удаа орсон байгаа вэ? 1, 2. Тэгвэл 2 удаа орсон байна. За энийг үржүүр хэлбэрт нь бичиж бодох нь шүү дээ хүүхдүүдээ. За 7-ог үржих нь 7. За энэ нэмэх тэмдгээ тавьж өгнө. Нэмэх нь 2 удаа 8-ийн тоо байна тийм үү? Тэгвэл 2-ыг үржих нь 8. За нийлбэрийг нь олъё. 7 хэдлээ 49. 2 8-ийн 16. Тэгвэл нийлбэрийг нь бүгдээрээ олъё. 49 дээр нэмэх нь 16. Нийлбэр нь 65 болох нэ. За дараагийн тоог харъя бүгдээрээ. За 8-ийн тоо хэдэн удаа нэмэгдсэн байна вэ? Яг саяны жишээтэй ижилхэн бодогдох нь. 8-ийн тоо маань 1, 2, 3, 4, 5, 6 удаа орсон байна. За 4-ийн тоо маань хэдэн удаа орсон байна харъя. 1, 2, 3, 4. 4-ийн тоо маань 4 удаа орсон байна. 8-ийн тоо 6-гаар. Тэгвэл 6-аг үржих нь 8. Нэмэх тэмдгээ тавиад 4-ийн тоо хэдэн удаа орсныг нь бичих нэ. Нэмэх нь 4-ийг үржих нь хэдлээ 4. Тэнцүү гэж болох нэ. За 6 8-ийн
6 8-ийн 48. За 4 4-ийн 16. За бичиж бүгдээрээ. За 48 дээрээ нэмэх нь 16-г нэмэхээр нийлбэр нь 64 болох нэ. Бүгдээрээ бичиж аваарай. За дараагийн тоог бүгдээрээ харъя. За 6-гийн тоо. 6-гийн тоо. Хэдэн удаа байна вэ? 1 2 3 удаа байна 6-гийн тоо. 3-ын тоо тэгвэл хэдэн удаа байгааг харъя. 1 2 3 4 удаа. За тэгвэл 6-гийн тоогоо хэдэн удаа авч байгаа гэхээр 3-ыг үржих нь 6. Нэмэх тэмдгээ тавиад 3-ын тоо чинь хэдэн удаа галаа? 3-ын тоо маань 4 удаа байгаа. За бүгдээрээ бичээрэй. За одоо нийлбэрийг нь олъё. 3 6 3 6 18. 18. Тэрэн дээр 4 3-ын 12 гэсэн тоогоо нэмэхээр нийлбэр нь 30 болж байна. За 2 дугаар бодлогыг бодож үзье. За сурагчид 28 хус 16 улиас 7 жимсний бут тарьсан байна. Бүх сурагчид нийт хэдэн мод тарьсан бэ гэдгийг асууж байна. За бүгдийг олохдоо ямар үйлдэл ашигладаг вүлээ хүүхдүүдээ? Нэмэх үйлдэл, тийм үү? За бүгдээрээ хус гэдэг модыг х усгээр тэмдэглэе. Улиас гэдэг модыг у усгээр тэмдэглэе. Жимсний бутыг болохоор жб гэж тэмдэглэжээ, тийм ээ. За тэгвэл хус нь хэд вүлээ? 28. Улиас мод нь 16. За жимсний бут нь болохоор 7. За нийлбэрийг нь олохдоо бүгдийг олдог тэмдгээ бичих нэ. За мэддэхгүй байгаа зүйлийг бүгдээрээ асуултын тэмдгээр бичдэг, тийм үү? За асуултын тэмдгээ бичиж. За бүгдээрээ одоо бодлогоо зохиож бодъё. Нийлбэрийг олохдоо 28 дээр нэмэх нь 16, нэмэх нь 7 гэж олох нэ. За тэгэхээр энэ маань 2 үйлдэл хийхээр байна. За тэгвэл доотлолт нь задлаад бодох нэ. 28 дээрээ нэмэх нь 16-г нэмлээ. Хэд вүлээ хүүхдүүдээ? 44. За тэгвэл энэ маань хус улиас 2 нэмэгдэж байгаа, тийм үү? Энэ дээрээ жимснийхаа бутыг нэмж үзье. 44 дээрээ нэмэх нь 7. Хэд вүлээ хүүхдүүдээ? 51. Нийт мод 51-ийг тарьж ургуулсан юм байна энэ хүүхдүүд. За 3 дугаар бодлогыг бодож үзье. 16-гийн хагас нь хэд юм бэ? Олох юм байна. Бүгдээрээ олъё. За тэгвэл хавтан байна, тийм үү? Хавтан байна. Хавтанг хараад хэдэн ширхэг байгаа вэ? Энд чинь 16 ширхэг байгаа. Тэгвэл яг талаар нь гэхээр 2 тэнцүү хэсэгт хувааж өгнө гэсэн үг. Тэгвэл хэд дээр нь хуваах вэ? 8 8-аар нь хуваах нь. За тэгвэл 8 байна уу? Бүгдээрээ тоолж үзье. 1 2 3 4 5 6 7 8. Тэгвэл үлдсэн нь бас 8-тай тэнцүү. Хагасна гэж байгаа учраас, тийм ээ. За 16-гийн хагасыг олох юм байна. Тэгвэл 16 гэсэн тооныхоо хагас нь энэ байгаа, тийм үү? Хагас нь энэ. Тэгвэл энэний хагас нь гэхээр энэ 8-ын тоогоо 2-тоо хувааж үзэх нь. 8-ын тоог 2-т хуваахаар хэд вүлээ? Хагас нь 4 гэж гарч ирэх нь, тийм ээ? За тоолоорой. 1 2 3 4. За 4 нь тэгвэл 16-гийн хагас нь юм байна. За энийг яаж олсон бэ гэхээр хагас гэдэг маань 16 гэсэн тоогоо 2 тэнцүү хэсэгт хуваасан. Тэрнийхээ хагас нь болохоор 8 байсан.
Тэрний тэгвэл хагас нь хэд юм бэ гэдэг харахаар болох нь. Тэгвэл 4. Тэгвэл 16-г хуваах нь 4-т хувааж болох нэ. Тэгээд хагас нь 4 байх юм. За, тэгш өнцгтийн хүрээний урт нь 30 см. За, өргөн нь 7 см юм бол уртыг нь олох нь бүгдээрээ уртыг нь олох нь. За. А-гаар бүгдээрээ уртаа тэмдэглэж байгаа тийм ээ. А нь мэддэхгүй байна. За. Б нь болохоор 7 см гэд мэдэгдэж байна. За. Хүрээний урт буюу периметр. Периметр нь болохоор 30 см. За, тэгвэл А-г нь олох нь. За, периметрийг олдог томьёоч юу вэ? 2-ыг үржих нь А дээр нэмэх нь В гэдэг томьёогоор олно. За, тэгэхэд А нь мэддэхгүй байна. Тэгвэл нийт 30 см-ийг 2-тоо хуваагаад өгнө. За, тэгэхээр хэдлээ 15 см. Энэ нь болохоор А дээр нэмэх В буюу урт болгон өргөн. За, эндээс 15 см-аас мэдэгдэж байгаа 7 см өргөнийг хасаад өгнө. За, тэгэхээр 8 см-ийн урттай гэж гарч ирж байна. За, 7 ба 4-ийн үржүүрийг 38 ба 18-ийн нийлбэрээр нэмэгдүүлэх нь. За, энийг бүгдээрээ харъя. 7 ба 4-ийн үржвэр ба гэдэг үг ингээ орох юм бол дандаа хаалт авдаг тийм ээ. Хаалт авдаг. За, үржвэрийг 38 ба 18-ийн нийлбэр гэхээр бас ба гэдэг үг орж ирж байгаа учраас хаалтаа авах нь. Нийлбэрээр нэмэгдүүлээрэ гэхээр ямар тэмдэг орж ирдэг лээ? Нэмэх тэмдэг орж ирэх нэ. За, энэ бодлогыг бүгдээрээ бодож үзье. За, нэгдүгээр үйлдэл. Эхний хаалтан доторх буюу үржих үйлдэлийг. Дараагийнх нь болохоор хоёрдугаар хаалт буюу нэмэх тэмдэгтэйг. Дараагийн үйлдэл нь болохоор гуравдугаар үйлдэл нь энэ хоёроос гарсан хариуг хооронд нь нэмэх нь, тийм үү? За. За, бүгдээрээ 7-г үржих нь 4 хэд юм бэ гэдгийг үзье. 28. За, 38 дээр нэмэх нь 18 хэд вэ? 56 байх нь. За, тэгвэл 3 дугаар үйлдэлийг харъя. 28 дээр нэмэх нь 56 хэд вэ? 84 гарах нь. Тэгвэл нийлбэрийн маань хариу нь энэ дээр 84 гэж гарч ирэх нэ. За, бүгдээрээ юу мэдэж авснаа шалгаж үзье. За, дараах тоонуудыг 7-оор үржүүлж үзье. Бүгдээрээ сайн сурж уу? Ямар хуу сурсан байна гэдгийг нь багш нь шалгаж үзэх гэж байна, тийм ээ. За, нэгийн тоог тэгвэл 7-оор үржүүлье. Хэд вэ гэдгийг та нар бодох нь, тийм ээ. Дэвтэр дээрээ бичээрэй. 4-ийн тоог 7-оор үржүүлж үзье. Хэд вэ? Дараагийн тоо маань 9-ийн тоо байна. 9-ийн тоог тэгвэл 7-оор үржүүлье. Хэд юм бэ? За, 7-гийн тоог 7-оор үржүүлье. Хэд вэ? 6-гийн тоог 7-оор үржүүлж үзье. Хэд юм бэ? За, бүгдээрээ та нар хийсэн гэдэгт итгэлтэй байна. Багштайгаа хамт шалгаж үзье. Нэгийг 7-оор үржүүлвэл хариу нь 7 гарах нь. Зөв үү? За, 4-ийг үржих нь 7, тэнцвүүдлээ 28. За, тэгвэл 9-ийг үржих нь 7 хэд юм бэ? 63.
За тэгвэл 7-ог үржих нь 7. Хэдлээ 49. 7-ог үржих нь 6 хэд вэ? 42 гарах нэ. За бүгдээрээ мундаг байна. За дараах тоонуудыг тэгвэл 7-д хуваая. Сая ингээ үржүүлж үзсэн бол одоо хувааж үзье бүгдээрээ. 21 гэсэн тоог бүгдээр хэдэд хуваах вүлээ? 7-д хуваана тийм үү? За 49 гэсэн тоог хэдэд хуваах вүлээ? 7-д хуваана. За 7-гийн тоогоо мөн 7-д хуваах нь 35 гэсэн тоог 7-д хувааж үзье. За бүгдээрээ дэвтэр дээрээ бичээрэй. За багштайгаа хамтраад шалгаж үзье бүгдээрээ. 21-ийг хуваах нь 7. Тэнцүү хэд вэ? 3 гарах нь. 49-ийг хуваах нь 7. Хэд вүлээ? 7 гарах нь. 7-ог хуваах нь 7. Тэнцүү хэдлээ? 1 гарах нь. 35-ыг хуваах нь 7. Тэнцүү 5 гарах нэ. За бүгдээрээ сайн байна. За гэрийн даалгаварт бүгдээрээ дутуу ботсон бодлогоо гүйцээж бичээд багш руугаа илгээгээрэй. Баярлалаа.